За үзэгчдээ хааз авт нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Тэгээд энэ удаагийн дугаартаа бид бүхэн татахгүй авт сервисийн тамирчин Өсгөөрэгээ аварж оролцуулаад байгаа. За манай Өсгөөгийн хувьд маань бол нэлээд Батаа замын холбооны оффроудын тэмцээн уралдаанд оролцдог ийм тамирчин байгаа. Сайн байна уу? Сайн байна. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. Тэгээ саяны тэмцээн дээр ер нь хэдвэр байранд ороо ирэхэд ямар амжилт үзүүлв? Энэ талаар бас танилцуулаач. Тэмцээнд мэрэгжлийн ангилд 18 тэрэг орлоо. Тэгээд тэрнээс одоо 6-д орлоо. Ер нь замны хувьд хэрвээ саяны тэмцээн? Замын хувьд хүнд зам байлаа. Тийм зохион байгуулалт сайтай боллоо. Марш! Рагувет! Саадын сафари хоолой хийх янтан юм. Агари хоолой янтан хийх байн дэлхийн үсгүй гаранаас гардыг хийгээр харагдсан юм. Сафатай хоолой янтан хийх. Самбаа самбаа соо бүгээрээ баярын бүсгэрээ. Ер нь энэ спортоор хичээлээд одоо хэдэн жил болж байгаа вэ? Энэ спортоор хичээлээ 3-4 жил болж байна да. Анхны одоо биш оролцож исэн тэмцээн уралдаанууд одоо ерөнхийдөө бас яг оролцож байгаа тэмцээн уралдаануудын ялгаа ер нь юу байх шиг вэ? За сүүлийн үед бол улам тэмцээн маань чанарч ийн их үлээ. Зам маань яг оффроуд юунда дөхөв хүнд болж байна. Яг энэ тэмцээн уралдаануудаас одоо өнгөрсөн жилийн тэмцээн уралдаануудаас гаргасан амжилтууд ер нь юу вэ? Сод эрдэнэтэйгээ цуг энэний өмнө манай нөгөө Цэнхэр 80 байдаг. Тэрүүгээр энэ клубын зохиосон тайм трайлд аваргалж исэн. Энэ патролоор зэрлэг дөрвийг үржих дөрвийн 2 удаагийн хүрэл медаль 3 дугаараар эзэлсэн. Хандгаа оффроудд төрүүлсэн.
За ингээд хоёр дахь тэмцээн буюу одоо шаврын Бартаа замын тэмцээн маань эхэлж байна. Одоо эхлээ одоо баг буюу одоо 6 номертой Татхууч багийнхан сая одоо ингээд гараанаас гараад явж байна. Энэ жилийн хандгаа оффроуд челленж тэмцээний бас онцлог гэх юм бол өмнөх жилүүдээс ямар онцгой болсон гэхээр бол хэд хэдэн төрлийн бартаанууд бол нэмж оруулсан байгаа. Энэ бол огцом уруу, тэгээд хурд авах хэсэг, огцом өксөөртэй налуу эргэлт, тэгээд шавар гэсэн ийм үндсэн одоо 4 төрлийг бол оруулж ирснээр бас онцгой байсан. Өмнөх жилийн бол оффроудын тэмцээнүүдийн замын урт бол 100-аас 200 метрийн урттай замыг бол туулдаг байсан бол энэ удаагийн шаврын тэмцээн маань тэгээд 500 м урттайгаар гарч болж байгаа. За энэ бол ингээд 90 градус налуутаагаар одоо ингээд сая өгцөн мөрөлтгээд ингээд бууж байна. Одоо ингээд эхнийхээ шавар руу орж ирэх гэж байна. За эхнийхээ шаварнаас бол амжилттай гарч байна. Татхууч багийнхан. Татхууч багийн хувьд бол өмнө манай Монгол зохион байгуулалт байсан аллигатор, тарантула гэдэг Монголо трофи дээр нэлээд олон оффроуд тэмцээнд бол бас амжилттай оролцож ирсэн ийм баг байгаа, нэлээд дуршлагтай баг байгаа. За энэ бол нэлээд одоо тийм огцом налуу одоо чигээрээ буух гээд одоо 9 мөн одоо бууж одоо бол энэ аюулгүй арга хэмжээ авах гэж байна. 9 мөн бол үндсэн зорилго бол ерөөсө жолоочд чиглүүлэлт хийх, шавар цуусан болон бусад уюудад туслах аюулгүй ажлын зааварчилгаанууд их үнцэн хэрэгтэй байдаг. Энэ бол хойноос ингээд зөөгдөд бол одоо машины бас тодорхой хэмжээрээс ингээд тэнцвэртэй авч гэж. Хэрвээ ингээд зөөгдөг огцом орсон тохиолдолд машин бас урагшаа онгортой бас тийм аюултай юм аа. За Татхууч багийн маань одоо хоёр дахь шаварлага одоо байрлал хийж байна. Энэ тохиолдолд бол яг штурм нь бол үндсэн бол гол үүрэгтэй ажилладаг. Штурм бол үндсэн гол үүрэгний бол одоо шавар суусан тохиолдолд одоо деботкор холбох ажлыг хийх ёстой. Энэ бол багийн хоёр одоо тамирчин хамтдаа энэ ажлыг бол одоо хийж одоо машинаа гаргах ёстой. Нэг усандаа бол багууд бол яг өөрсөндөө байгаа одоо тусгай хэрэгслүүдээр тийм ээ машинаа гаргах одоо бол үндсэн даалгавартай байдаг. Хэрвээ өөрсдийн дебот ч юм уу өөрсдийн угаар гарч чадаагүй тохиолдолд бол бусад техник хэрэгслээр татаж гаргуулах тохиолдолд хас хоноо авдаг юм бас журмтай юм байна. За ингээд Татхууч багийнхан маань ингээд хоёр шавраа туулаад одоо бариар руугаа чиглэл явж байна. За ингээд Татхууч багийнхан маань ингээд барианд орж ирж байна. Энэ эсвэл нэлээд бас өксөөрөөс хэсэг байгаа. За ингээд амжилттай барианд орж ирлээ. Сүүлийн хоёр тэмцээнд ер нь шагналт байранд багтлаа. Маш их баярлж байна. Онцлог гэвэл одоо зам өөрчлөгдсөн байна. Тэрүүрээ онцлогтой хамдгаа челленж 2015 уралдаанд оролцсон бүх тамирчтай болон зохион байгуулагчтай ажлын өндөр амжилт хүсье. Тэмцээнүүдийн нэрийг сонсоодсэн чи их сонин байна л да. Хандгаа гэн, базаалаа гэн, зэрлэгэл гэн бас нөө тарантуулаа гэдэг лөө. Тэгээ ер нь яагаад иймэрхүү сонин нэр өгд юм бол ер нь яг энэ утга учир нь юунд вэ? За энэ оффроуд гэдэг маань яг байгалийн бартаа саадыг давах зорилттой тийм тэмцээн учраас дандаа байгалийн амьтдын нэр өгдөг байгаа. Спорт маань одоо хөгжөөд ер нь хичнээн жил болж байна. Монголд яг өс дэлгэрээд. За Монголд ч одоо 10 жил болж байгаа хөө. Сая өнгөрсөн жил манай МОФ Бартаа цомын холбоо үүсэн байгуулагдсан. Тэгээ одоо сая анхны цомын авраг шалгаруулах тэмцээн маань боллоо. Манай үзэгчдэд бас яг энэ патролынхаа талаар ихэд гоё танилцуулга нөгөөч ихэд анх юм ямар машин байв, яаж ихэд танаглав, ямар их хөдөлмөр ороо гэдэг талаасаа. За энэ патрол маань евро тийм ÖD28 гэдэг жижиг 6 цилиндртэй дизель мотортой 3 алгатай патрол байсан. Тэрийг би гүйж үн тайраад туулах чадрын сайжруулалт их зуруу өөд өгсөх зорилтоор арамын богиносгож 42 мотор том 6 цилиндртэй моторыг тавьж тоногсон байгаа. Механик автай, механик винчтэй, механик баттай.
Тэгээд явах үед анги нөгөө нэг агрегат тал дээр ингээд бас юу гэдэг юм өндөр. Одоо барил надаас өндөр шүү дээ. За одоо энэ манай хүчин оруулж ирдэг дистрибьютор EFS брендийн хамгийн өндөр сет буюу 125 мм-тэй экстрем сетэн тавигдсан байгаа. Push амортизатор тэгээ бүх гарны түлхнүүд бүгд EFS-ийн полиуретан түлхнүүдтэй. Явах үед ангин EFS-ээр тоногдсон. Хөдөлгүүрийн хувьд турбогийн томруулад интеркулертэй байгаа. Дизель 4200 хөдөлгөөртэй гэсэн. Тохиол сервисийнхаа бас талаар яригдаа нэг танилцуулж энд өвөөс яг энэ сервис дээр өөрөө ерөнхийдөө яг ямарваа ажил үүргийг хийж байна. Яг энэ талаар манай татхууч авто сервис маань 10 жил болж байна. Байгуулагдаад энэ жил 10 жилийн хойно болж байна. Тэгээд манайх BMW болон Land Cruiser автомашины авто сервис тагнан гүйцэтгэж ажилладаг. Би энэ компанид ерөнхий инженерийн үүрэг гүйцэтгэж байна та. амар шиг орлоо ороо. Шаварны машинаар анх удаа энэ яг амар гүнзгий урал намайг давхаар шаврын дотор орж үзлээ. Тэгээд хорд хүч тал дээр бол ерөнхийдөө гайхалтай. Дээрээс нь ерөнхийдөө дотор нь барай явж байгаа хүндээ бас нэлээд кайфыг өгж чаддсан юм байна. За өстө өөр хэлгүүг алгадаа нэрээ өнөөр. За үзэгчдээ би сая дөнгөж саяхан энэ машиныг унаад шавар дондор туулаад тэгээд миний хувьд бол бас нэлээд цэвэрхэн байна. Харин яг энэ шаврын дотор жигхэн хөлбөрдөг хүмүүс маань яг миний хажуудаа суудсан. Яг энэ оффроудын хэлгээр бол Стурмен гэдэг хүнтэйгээ би хамт сууж ин тэгээд даваа хөөтэйгээ Стурмений зовлон жарлын талаар хоёлаа ярина да. За ер нь яг Стурмен гэдэг хүн яг ямар үүрэг оролт тавьд юм бэ? За Стурмен бол одоо машин шаварт суулаа, диботко бариад газандаа байж диботко зүгэн. Тэгээд шавар руу ороход нэр локер гэдэг урд түгжих диплок гэж ярьдیں۔ Энийг заалгана уус цацруул одоо шил арчигч ажиллуулна. Ер нь тэгээд бас юм байна. Тэгээд тэмцээн дээр харж байгаад бол ерөөсөө за өстой хэрэг өн тэр шаварлаад бүтэн биеэрээ орно гэдэг тэгж орохгүй. Тэгэхэд бол ерөөдөө Стурменүүд бол тэндэр бол одоо шууд өөрсдөө зайдраслаад шуг орчиж идэв шүү дээ. Тий. Тэрэн дээр саяны тэмцээн дээр бол ерөнхийдөө шавар нь бол гүнзгий хөл цаагтаад өрөөсөө хөлөө бараг суулгах гэсээрээ бүдэрч онаа. Тэгээд шаврандаа цаагтаад бараг дотор нь гүнзгий устдаа бол дотор нь бараг шумбч байгаа. Бараг сэлэх юм аа шин тиймэрхүү шавартай байл. Тэгтээ тэр устдаа юун дээр суусангүй. Сүүлийн тэр шавар дээр суусан. Тэгээд яварцсан. Диботко барайлын ордон шатах чинь нэрээ гүйлээ. Тэгээд Диботко ер нь хэр хүнд вэ? Харахад ер нь амар хүнд дэмжирээд байгаа шиг харагдав. Ер нь хүндэлтэй. Тэгээд тороос учраас хүнд байдیں۔ Тэгээд татлага мотлог бол тэгээ усанд нь орчхоор татлага нь өөрөө хүнд. Тэгээд эзэн дээр татлагаа чирээ явахад бас цуцч илээ. Ер нь бол цуцсан. Тэгээд дээрээс нь бас нэлээд шалмгаа байхыг шаарддаг юм шиг шүү дээ. Юу дээрээс харж байгаад бол зүгээр бараг хаалгаараа авахгүй цонхороо шуг орчиж байсан тэгэл зөндөө байдаг гэж хэлсэн. Тийм, бараг хаалга онгойлгосноо цонхороо өсрээд арсан. Ер нь хордон болов. Тэгж л орд тийм. Тэгээд ер нь бол яг одоо тэмцээнд бол бас голлох үүргийг Стурмен гүйцэтгэж байгаа. Тэгээд тэр тараасаа чирээлээ, олсоо чирээл яваад хэцүүж байгаа гэсэн дараа нь нэг шагнал мангал одоо юу шиг ингээл барай мариндаа ороход бол ерөнхийдөө тэгэл бас л кайфтай байсан шүү дээ. Ер нь бараг л шагнал гэхээсээ илүү бараг энэ тэмцээндээ ороо шавартаа зуралтаад бэж ивэл ерөөсө хобби кайф авна. Тий. Тэр нь орол одоо шагналнаач ч гэнэ. Тий, бараг дэгж байгаа. Шагнал бараг нэг голж биш тэгэл ер нь шавартаа зуралтаад тэгэл явж ивэл тэр хүний хобби.
샤워를 받다 그러네. 왔어.
Үүдэлгүй үдсэн үү? Авраг хатаггүйч 102 дугаар. Спортын багт сабиттэй баяр хүргэе. Сад Эрдэнэ өдрөө минь сайн байна уу? Сайн байна уу та? Сад Эрдэнэтэйгээ хоёулаа өнөөдөр яриагаа эхлэхийн өмнө татахгүй чавт моторс дээр ердөө эдэн жил одоо оролдож байна. Энэ талаас яриа эхлэв. Хүч чавт моторс маань одоо байгууллагатай бараг 10 гаруй жил болсон байна. Би ч одоо эдний ажилчин байсан, сүүлдээ тамирчин болсон. Одоо тэгэл одоо өдний хүртэл одоо явж байна. Ер нь яг автомашины спортыг одоо сонирхоод энэ спортоор ердөө хичнээн жил хичээлж байна. Анх бол би жижиг тэрэг седан ингээл 2005 оноос хойш оролцсон. Одоо оролцоод явж байна. За тэгээд өмнө иргэд хичнээн тэмцээнд оролцож ямар амжилт үзүүлж бас тэр тэмцээнийхээ талаа амжилтынхаа талаар бас манай үзэгчид танилцуулбал. Анх оролдож эхэлсэн цагаас хойш одоо хүртэл анх оролдож эхэлсэн цагаас хойш одоо тэгэл амжилтууд байна. За юун дээр вэ? Седан жижиг тэрэгийн кросс тэмцээнд анх хэр зөргийн шагнал авч илаа. Тэгэл тэрнээс хойш тэгэл ер нь араас шагналт байрнууд олон орсон тоо. Ямар тэмцээн дээрээс шагнал хүрдэг. Жижиг тэрэгний алтан хүрдгээ тэмцээн болдог гэсэн. Алтан хүрд тэмцээн. Тэр нь одоо хэдээс хэдэн оны хооронд болдог гэсэн. Чи одоо 2005-аас 2007 оны хооронд байсан. Тэр хэмжээл байсан та. Тэр жижиг тэрэгний уралдаан цуврал тэмцээнд орж ер нь нэлээд ажил гарч ирсэн та. Батүлэг дээрээс бол одоо яг энэ кроссын тэмцээн дээрээс Жарисын кросс тэмцээнд бас уралдаад нэлээд олон жил болж байна. Анх Жарисанд ороход бол туршлага дутчихсан. Одоо л ер нь жигдэрч эхэлж шүү. Жарисандаа гарч байна. Анх Жарисыг ч унчаал араас ойгооч мэдхгүй одоо бууж ирээ асууж ирсэн түүх байна одоо. Тойрч чинь мост хойшоо үл урагшаа үлээ асууж иж. Тэгээд найзуудаараа шоололоод явж байна. Батүлэгт уралдаад би ч одоо төрүүлж үзээгүй байна яг үндэ. Төрүүлхийг маш их хүсэж байгаа. Төрүүлээд одоо 2 дугаар байр, 3 дугаар байр, 4 дугаар байр одоо тэгэл 5 6 гэл иймэрхүү л яваад байна. Батүлэг дээр одоо бас бидний сайн мэдэх Болдбаатар гэдэг тамирчин бас нэлээд амжилттай оролддог бах тий. Батүлэг ч одоо автомаструудын холбоо болсон. Тэгээд Болдбаатар байна, Ариун болд байна, Гомдор Жавраг байна гэдэг. 3 аврагын тулаан болж ийн ер нь бол аврагуудаас сурж сонсох юм их байна.
аваргуудын машин мундаг байна үнэхээр. Өөртөө ч мундаг байна. Ер нь тэгээд машинаа сайн янзлуул ер нь амжилт гаргах юм байна гэдгийг өөрөө сайн мэдж байгаа хичээж машинаа засаж байгаа. Автомастер гэдэг бас ерөнхийдөө нэлээд эрх мөндөдтэй цолыг бас эзэмшдэг юм байна. Тэгээд ер нь хэдэн онд яаж авав? Хичнээн тэмцээнд ерөнхийдөө төрүүлж яж энэ нэр хүндийн цолыг авав. Жижиг тэргээр уралддаг байхдаа жижиг тэргээр 3-4 төрүүлсэн. Тэгээд спортын дид мастер цол авч ирсэн. Тэгээд дараа нь Жерисаар уралдаад мастер цолтой болсон да. Тамирчин хүн гэхээр л нөгөө дандаа л ингээл машинтайгаа нацдаа дандаа л уралдаж идэв шиг хэрэгтэй хүмүүс ойлгодог. Одоо яг сод эрдний маань хувьд чөлөө цагаараа ерөнхийдөө бас юу хийж ерөнхийдөө яаж байна бас тэр талаас одоо нэг танилцуулбал. Цаг гэхээр ч одоо тэгэл ер нь машин тэрэгний л объект шүү дээ. Тэгээд машинд юм ийгээд машин засаал энэ чиглэлээр л байдаг дөө ер нь. Ер нь өөрөөс нь яг эзэмшсэн мэрэгжил нь одоо яг ямар мэрэгжилтэй бас яг тэр талаас танилцуулбал. Мэрэгжил гэж одоо юу бахаа тэгээд хойдгоороо. Ер нь бол техникийн хоббитэй тэгэл тэрүүгээр л явсаар бол одоо хүрч байгаа юм шүү дээ. Тий, өнөөдөр хүртэл машинтайгаа цугл байна. Үүнээс цааш бас цугл байна. Өшөө олон жил ер нь уралдана гэж бодож байгаа. Тий, ер нь бол тэмцээнд тасралтгүй ер нь орохыг хүсдэг. Гэхдээ автоспорт маш их цаг зарцуулдаг, маш их хөдөлмөр, маш их мөнгө зарцуулдаг тэмцээн. Ер нь одоо жишээлбэл нэг удаагийн тэмцээнд оролцоод тамирчин хүмүүс одоо хэдийн хэмжээний зардал юм гарч байна. За багадаа нэг 500-аас 1 сая хооронд хэлбэлзэн засвар машин тэргийх эвдэрсэн бол тэгэл сая гараал явчихна. Ер нь бол нэг 500-аас 800-ийн хооронд тогтмол уралдаан болгоно гарна да. Автомаструудын холбоонд одоо хичнээн жил иргэд тэмцээн уралдаанд оролцсон. Автомаструудын холбоонд одоо уралдаад 3-4 жил болж байна уу? Нэг хэсэг завсарлаж байгаад одоо ороод 3-4 жил уралдаж байна. Автомаструудын холбоо маань одоо бараг 100 тамирчинтай болсон байна. 100 тамирчин дандаа одоо бүгдээр Жерисаар уралддаг гэсэн үг тий. Дан Жерисаар уралддаг. 100 тамирчинтай болсон. Дрифтинг спортер бол нэг дугуйл ерөөсө дуусаад алгуулдаг шүү шатаагаал. Одоо яг оффроуд ч юм уу кроссер ирэхэд дугуй өнтер бол ерөнхийдөө хэр төсдөг. Оффроуд шаврын тэмцээнд бол дугуй муу гайгүй одоо эвддэг юм байна л яваад их хэвтэнтэй. Ард байгаа энэ машин маань л өөрөө чинь одоо саяны тэмцээнд ерөнхийдөө бас нэлээд амжилттай оролцсон машин шүү. Тэгээд энүүнийг ерөнхийдөө босгоход хэрэгтэй хичтэй хэмжээний зардал одоо хүч хөдөлмөр яаж босгох тэр талаасаа бас манай үзэгчдэд танилцуулаач. За энэ Жерис би одоо 2012 онд шинээр нь авч ирсэн хурд компаниас. Аваад одоо өнөөдөр хүртэл тасдагын тастаал тайрхын тайраал тэгээд янз болгоол завгар болгоол тэгэл явж байна даа. Энэ одоо мотор хараах ерөөдөө яг янзсан уу эсвэл одоо яг өөрийнхөө байгаа юу? Ер нь энэ дээр бас яг ямар өөрчлөлтүүдийг хийв? Мотор хараах нь яг өөрийнхөө энгийн мотортой. Баг зэрэг засваруудын хүч оруулах талаас тэрнээс яг стандарт яг Жерисээр нь болж байгаа. Автомаструудын холбооных бол цаанаас шаардлага нь өөрөө стандартаараа байх хэрэгтэй гэдэг шаардлагатай байдаг тийм. Тий, стандартаараа. Саяны ерөөдөө тэмцээн маань бас ер нь бол нэлээд амжилттай оролцлоо шүү дээ. Тэн дээр бол ерөөдөө бараг ганцаараа ерөөдөө Жерисаар оролцоод ганцаараа бол тэр шаврын сугараа гараад ирэх шиг болсон. Тэгээд энэ тэмцээн дээр ерөөдөө оролцоод бас хэрвээ ер нь иймэрхүү оффроудын тэмцээнд ерөөдөө өмнө оролцож байв. Энэ талаараа бас танилцуулаад. Оффроуд тэмцээнд ер нь оролцоод 2-3 жил болж байна. Анх би чинь ланд татхуч моторс компани ландаар орж төрүүлж исэн ланд маяар. Тэгээд дараа нь Жерисаар орж байна. Тэгэл патрол янз машинаар орсон. Ер нь тэгээ оффроуд тэмцээн 4 харьцах 4 байвал ямар ч машин орж болно. Тэгэхээр хамаагүй Жерис юу ч хийж болно. Өөрсдийнхөө хүснээр л орж болно доо. Саяны тэмцээн дээр ерөнхийдөө бас өөрөө чинь явуулт энэ төр бол бас хамгийн богино хугацаанд ерөөдөө туулсан шүү дээ. Замыг туулсан шүү дээ. Тэгээд тэр шавар дундуур одоо босод машинууд заагдаад хахад өөрөө чинь машин барил ер нь нэлээд гараад ирэх шахууны явсан. Тэгэхээр бас яг энэ юундаа байв. Энэ одоо тэгэл машиндаач байгаа тэгэл жолоочтойч байгаа хэрэгтэй. Ер нь тэгэл бэлдсэнээсээ болно доо тэгэл дугуй. Тэгээд ямар араагаараа явах уу? Хүчтэй дайрж орох уу яах вэ? Тэрийг өөрөө шийдэл явна та. Саяны дээр ерөнхийдөө одоо жишээлбэл өөрөө шин боловсруулсан тактик нь ерөнхийдөө яаж ороод ерөнхийдөө тэгж богино хугацаа амжилтыг үзүүлв. Би бол одоо урд нь орохдоо дандаа санд руу твдсэн маягтай ордог байсан. Одоо сүүлийн үед тамирчны хувьд одоо хүмүүс яадаг мэрэгжлийг болж ах шиг байна. Тайван ерөөсөө л ерөнхийн тайван ороод хийх юм хийгээл гараад ирчих. Маш үстэй гарлаа.
자, 오아스는 자리 수수케. 사이클 왔다 갔다 지금 거. 예, 잘하는데. 아주 훌륭한 슛. 자, 이 앞쪽에 맞는 것을 있을 텐데, 마이크 스테이션. Самын тэмцээнд амжилттай оролцсон Сод Эрдэнэ ахтайгаа уулзаад байна. Тэгээд Тамир сэтгэл ямар байна? Сэтгэл маш өндөр байна хөө. Тий. Өмнө иргэд яг иймэрхүү тэмцээн оролдоод амжилт гаргаж ирсэн түүх байна уу тань? Гаргаж ирсэн. Нэгдүгээр байр, хоёрдугаар байр ер нь шагналт байранд орж ирсэн. Өнөөдрийн тэмцээний зохион байгуулалт хэрэг? Энэ тэмцээний зохион байгуулалт сайхан байна. Ер нь бол гоё хөгжиж байгаа энэ тэмцээн. Энэ том авт клубүүд, энэ тентгийн авцсарын газрууд ивент итгээд гоё хөгжиж байгаа. Өөрөө яг аль компани дээрээс оролддог вэ? Би одоо Татгүч Моторс компани тамирчин байна. Ивент итгэдэг компанийнхаа захирал Бат сайхандаа баярлалдаг шүү гэж хэлмээр байна ахтаа. За үзэгчтэй хаа завт нэвтрүүлэг маань үргэлжлэн тэгээд одоо тоон удахгүй та бүхэндээ бас энэ машиныхаа ичдийг иргэд хүч чадлыг та бүхэндээ харуулъя. Тэгээд хамтдаа иргэд яаж явдаг нь сонирцгаая.
юм бодлоо. Одоо тэр иргэн гарч ирсэн дээ. Багын марны гараарай хүрээ. Оолыг гарчаад гараад ирсэн шүү ямар ч байсан. Чацаа. За үзэгчдээ бид бүхэн дөнгөж сайхан энэ машиныхаа хүчийг үзээд баахан явлаа. Би ч өөрөө баярлаа. Садртан тэгэж хамт явлаа. Үнэхээр бас кайфтай. Замыг голдгүй байна. За тэгээд усан дундуур яваад ховц шалнаатан эрг дундуур туучаад бас нэлээд гоё кайфыг авлаа. Тэгээд тэгэхээр бас замыг голдгүй. Дээрэс нь хүч сайтай бас ер нь шорон зам дээр бол хэрийн машиныг дагуулахаар ер нь хурдтай бас ийм машин байна. Тэгээд ер нь нэлээд кросс давхин гэдэг бол бас нэлээд кайфыг авч чаддсан юм те эндээс бол Авна. сая бол бас хоёлаа нэлээд давхлаа шүү дээ. Энэ бол гайгүй юу? Энэ бол гайгүй. Ч одоо нэг дундчаал яг уралдах юм бол энэ тэгэл улаа гэсэн тэгэл улаан гарцсан юм шүү дээ. Тий, усан дундор ороход бол ерөөсө тэр чигээрэл ерөөсө ямар ч бардак байхгүй учраас усан бол зөвхөн шууд дээр л бууж ирж шүү дээ. Шалан ордол. За тэгээд ямар тач үнэхээр энэхүү гоё кайфыг мэдрүүлж чадсан сод эрдэндээ баярлалаа. За дээрэс нь бас энэхүү машины кайфтай спортыг бас сонирхдаг залуучууд бас Монголд өшөө олон болоосоо гэж бас хэлмээр байна. Тэгээд сод эрдэнийхээ цаашаашдын тэмцээн оролдоонд нь амжилт хүсье. За үзэгчдээ хааз автомобиль төрөлг маань үүгээр өндөрлж байна. Тэгээд энэ удаагийн дугаарт маань Тугуйч автомоторсын тамирчин спортын мастер сод эрдэн маань оролцлоо. Тэгээд дараагийн дугаар та бүхэн хамт байгаараа өшөө олон сонирхолтой нэвтрүүлгүүдийг бэлдэж хүргэх болно.